Зохиолч Монгол Улсын төрийн шагналт ардын жүжигчин Эрдэнэтийн оюун Улаан дээлт хүүхэн хэмбэ. Намрын шаргал наран аль хэдийн баруун уулын цаагуур орж сүүлийн ягаавтар туяана тасархай сэвгэр үүлэн дээр тусаж тэнгэрт бөөн гал яваа юм шиг төгшөөртэй байдлыг санагдуулж цэцэрлэгийн вандан дээр сууж байсан нацаг гэрэл хоёрын зориг бодож байгаа бодол нь тэнгэрийн тэр байдалтай авт салдуу байлаа. Цэцэрлэгийн задуу Ильяс Монсны модод энэ хоёр залуугийн яриаг сонсё гэсэн мэт нэг ч навчин шажигнуулахгүй хичээн нам гүн байна. Нацагт цэцэрлэгийн мод ногоон цэцгийн анхлан мөнөр хөдөө нутгийн авхаалчт амьдралыг санагдуулна. Гэрэл бол үүнийг зөвхөн чимэг зугаан мэт харна. Нацаг ууралсан бололтой буруу харж сууснаа гинт огцом эргэж гэрлийн мөрөн дээр гараа тавин өөр өдөн харуулад үүнээс өөр хэлэх үг байхгүй юм биз дээ гэж хайр сэтгэлийг булаасан ганц хүүхнээ эгээч тийм богино бодолтой биш гэдгийг өөр нь батлуулахыг хичээн сэтгэлдээ тохирсон хариу авахыг хүсэж асуув. Гэрэл сайхан харнуудын эргэлдүүлж цагаан гişүдээ яралцуулан өөдөөс нь харахад түүний Монгол бүсгийн говь цэцгэлэнг бүрдүүлсэн нүрийг нь үзмэгц ийм сайхны туйл болсон бүсгүйд тийм бохор үсэл санаа яаж байх вэ? Энэ маань намайг турших гэж муухай юм хэлсэн биз гэж бодоод дотор нь гинт гэрэлтэн асаж гэрлийг нь чанга гихчин тэврэв. Гэтэл гэрэл түүнд дургуй цайгүй боловч хариуд нь хөдөлсөн ч үгүй ингэж ярьж эхлэв. Хүн энэ амьдралыг нэг л удаа эдлэх хувьтай. Тэгэхээр би юу сайхан бүхнийг эдэлж үзгсэн гэж бодож байна. Гэхдээ нацаг гэрлийг нь тэрсэн чигээр нь ухай давха. Зүв одоо л зүв ярих нь гэж учиргүй баярлсандаа тэсэж ядан босон харааж өмнө нь өвдгийг нь түшин суухад гэрэл тэр хөдөө очоод би ямар сайхан юм үзэх вэ? Уур амьсгалан сайхан, ажил хөдөлмөр ихтэй, эрүүл чирэг байх болно гэж чи хэлнэ. Уур амьсгалын чинь сайхныг би хотод сууж байхдаа энэ цэцэрлэгт орж амьсгална. Үгүй бол машин тэргээр уул модонд очиж амсна. Ой мод ус шугад хаяа нэг гарахад байгалийн сайхныг санснаас илүү ч амсах болно шүү дээ. Гэж хэлээд дахин инээмсэглэв. Нацаг арган тасарсан бололтой энэ өнгө үсгэлэнгийн сайхан санаа бодлын муухай хоёр энэ хүнд ингэж хослох гэж хэмээн бодоод юу ч хэлэлгүй цэцэрлэгийн баруун хаалганы зүг явв. Хаалганы дэргэд очоод гинт би юу болж байна вэ? Эмэгтэй хүнийг ганцаарангийн орхиод явчихна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэд эрэхтэл гэрэл хүүхэн суусан хэвээр. Гэрлийн өмсөн нэмгэн цэнхэрдээл цэнхэр гутал цагаахан хөөрхөн чихэндээ зүүсэн цэнхэр цэцгийн хэлбэртэй эмэг энгэртээ зүүсэн цэнхэр өнгөтэй зүүн нацгийн нүдэнд нэг нэгээр үзэгдэж зохимж сайн боловч цэнхэр чинь хүйтэн дүү өнгө байдаг юм байна шүү гэж бодогдуулна. Үүний тухай нацаг юу ч дурссангүй. Харин чи 2 жилийн цаана малын эмч болоод бас л хөдөө гарахгүй гэж юу гэхэд гэрэл огт тоомсоргүй байдлаар тэгнэ. Би мал эмнэлгийн ангид өөрийн дураар ороогүй, хүчээр орсон. Гэхэд нацаг бүр эвгүрхэж хүний ирээн дотроо могон ирээн гадна гэдэг мөн үний юм гэж бодоод хэн чамайг албадсан юм бэ гэхэд өөр ангид орон тойгоо байсан юм чинь гэж гэрэл хэлэхэд цааш нь яриулбал дандаа л уур хүрх юм хэлнэ гэж нацаг бодоод за яах вэ? Би чамд хайртай, жигтэйхэн их хайртай. Тэгэхдээ би хүссэн хүсэл эрмэлзэлтэй чамаас илүү хайртай юм байна гэж одоо ойлголоо. Сайн нөхөд болж ямагт бие биедээ тусалж явъя. Баяртай гэж хэлээд явсан боловч хөлөөс нь 100 жингийн дөнгө зүүсэн юм шиг, дотроос нь зүрхийг нь суух татах гэж чангааж байгаа юм шиг, балчир томоогүй наснаасаа үерхэн нөхөрлөж явсан нь сүүлдэн дурлах болж 5 жилийн турш гадаад оронд сургууль сурч байхад нь гэрлийн ариун нандин дүр сэтгэл гэгэн гэрэл дот шиг үргэлж өмнө нь торолзон учирч байсан саад бэрхшээл бүхнийг давхад нь урагш нь ахиулагч их хүч болж байлаа. Одоо эн чинь юу болчих нь вэ? Энэ ер нь зүүдэлж байна уу гэж бодтол нацгаа гэж дууддаг гэрлийн урьхан дуу гарах шиг болон эргэж хартал гэрэл харин цэнхэр дээлийн намиртал түргэн алхлан дуу аялсан яваа нь үзэгдэнэ. Нацаг бүр гайхшин алдран цэцэрлэгийн хаалганы гадаа тавьсан вандан дээр лаг хийтэл өөрийн ирэхгүй суучхав. Цэцэрлэгийн нөгөө талын сраалжин хашааны цаадлаар гэрэл бүсгүй цэнхэр дээл мододын завсраар нэг үзэгдэж нэг алга болж гудамж цэцэрлэгийн гэрэлд эрвэхээ мэт намин байсаар огт алга болов. Хүнийг хайрлах гэдэг ийм өнгөцгөн байдаг юм уу?
Миний сэтгэлд яагаад ийм гүн мөртөө бат юм бэ? Бүсгүй хүнийг богино жолоотой гэж ярьдаг. Хайр сэтгэлийнх нь уг үндэс бас ийм богино байдаг юм болов уу? Энэ чинь буруу зүйр үг шүү. Харин гэрэл ийм хийсвэр сэтгэлтэй байсныг гаднах өнгөнд нь болоод ажиж хардаггүй юм уу гэж тун олон асуудал өөрийнх нь өмнө тавигдаж, нас залуу жинхэнэ амьдралын сайн мууг үзэж өнгөрүүлсэн нь баг учир өөрийн сэтгэл гэрэлд үнэн ч хайртай байсан юм гэдгийг л харуулж мэдхээс биш бусад асуудалд огт хариулж чадсангүй. Нэг мэдсэн хурдлан гүйсээр гэрлийн хойноос гүйцэж оччихсан гэрэл нь хөдөө гадаа суун амьдрна гэж ярих юм бол би чадахгүй шүү. Тэгээд л тэр гэж байгаа сонсогдсноо шатаар тов төвгүн алга болчихов. Нацаг гэрлигийн эргээд ирнэ байх гэж итгэж байшингийн гадаа болонд нэлээд зогсож байснаа. Цаад талд нь гарч гэрлийн цонхыг харвал гэрэлтэй хөшгөөж татаагүй цонхон дээр тол тавьчихсан юм уу гэмээр. Гэрэл хүүхэн үсэн янзалж байгаа нь сүүдэр зураг гарч байгаа юм шиг байв. За яах вэ? Ийм байдаг байжээ. Гэрэл 8 дугаар ангид өөрөн 10 дугаар ангид байхасаа л эхэлж балчир залуу сурагч хүмүүст тохиолдог баяр зовлонгоон ярилцаж явсаар өвчтөй байхад бусад нөхдөд нь элбэж хичээл бичиж өгч тусалсанд нь нөхрийн чанар ядарсан цагт танигдгийм гэдгээр бодож гэрэлд бүрчих итгэдэг болсноо санав. Түүнээс хойш 10 дугаар анги төгсөөд хоошоо мал эмнэлгийн сургуульд явахт нь гэрэл учиргүй баяр хөөр болж хамгийн хэрэгтэй чухал мэрэгжилд явлаа даа чи гэсээр төмөр замын буудлын дээр гаргаж өгч байсан хүртэл нүдэнд нь ээлхэн харагдаад дараа жилүүдэд эцэг хоёрыг нь эргэсээр тэдний тухай болон сургуулийн сонин нөхдийн байдлыг бичиж загтал олныг илгээдэг байлаа. Их сургуульд орсны хойтон жилээс эхлээд нацаг гэрлийг үерхдэг сайн нөхрөөс гадна залуу ариун хайрын сэтгэлээр боддог болсноо мэдээд түүнийг гэрэлд хэлэхэд түүнээс хойш энэ хоёр ирээдүйд хамт амьдарч хамт хөдөлмөрлөнө гэж ярьдаг болсон юм. 5 жил сурч байх үед дандаа сайхан загтал бичдэг байсан. Дандаа л сайхан үг хэлдэг байсан. Энэ миний сэтгэлийг эвдэхгүй тулд сурч мэдгэтэн саад болохгүй тулд ингэж байсан юм байжээ. Ингэхлээр бас л муухай сэтгэлтэй биш. Гэрэл сайхан санаатай хүүхэн байна шүү дээ. Гэж гэрлийн бүх муу талыг цагаатгаж бодоод маргааш явхаас өмнө уулзаад явна гэж шийдэн гэртээ харсан юм. Ээж ав хоёроо нутагт нь явуулчихсан тул байшиндаа ганцаараа авч яв хоёр чамдаан 10-аад төрлийн эмтэй хайрцаг буланд хураалттай хэвээр. Нацаг хаалганыхын завсраар сургуулсан хэд хэдэн жижиг хуудас бичгийг үзвэл өөрийн нөхд нь уулзаж чадаагүй дэн харамсаж хэд ирснэн дурдж маргааш гаргаж өгнө гэсгээсэн байна. Нацаг орон дээр хувцаан тайлгүй хэвтээд миний хөдөө ажилланаа гэдэг хүсэл буруу юм гэж үү? Хотод сууж гэрлийн хилдгээр дулаан тогтой байшинд сэмгэр хөшөг тол хэвс болсон тасалгаанд хэвтэж байх муухай гэж үү? Хотод суувал би одоогийн зарим нэг хүний адил 8 цагийн ажил хийсэн болоод л хийх юм гарвал худал үнэн хийчгээд хийх юмгүй бол өрөө тасалгаагаар сэлгүүцсэн байж та үгүй бол гадуур тийм ажилтай, ийм ажилтай гэж худал хэлэн хувийн ажлаар хөөцөлдөж амиа борлуулан амьдралаа өөд татахын төлөө явах буруу юм гэж үү? Ийм бор баргийн жижиг амьдралаар хүн олондоо хэрэгтэй юмыг ч бүтээлгүй. Хүн олондоо огт өгөөлөгдөхгүйгээр явж амьдралын энэ урт замыг туулна гэдэг юу гэсэн үг вэ? Зөвлөлтийн их зохиолч Островскийн хэлдгээр хүн үхэхтэн өнгөрүүлсэн амьдралаа эргэж бодоход би багч чадхай олондоо хэрэгтэй юм хийжээ гэж санагдахулахаар байх хэрэгтэй гэснийг бас бодлоо. Бидний өв эцгүүд хайртай сайхан энэ нутгийн харин болоод дотоодын дайснаас чөлөөлөх гэж явахдаа гэр мал эхнэр хүүхдэн орхиод л наран дагандаж хүйтэнд хөрж салхинд хайруулж унтах нойргүй идэх хоолгүй. Гэхдээ тэрч байтугай халуун амиан алтхаас шантралгүй намын үнэн үгэнд итгэж хувьсгал ялснаас хойш чухам ямар сайхнаа эдлэхийг мдээгүй байж үнний төлөө ирээдүйн үр хөхөд бидний сайн сайхны төлөө л тэмүүлэн зүтгэжээ. Тэр хэцүү бэрхээс шантраад тэд хувь хувиан бодож аргалаад байсан бол амиг олтой ходоодон зогоож явах л байсан бах. Тэгэхэд сөгдөж явхаар босоогоор өгсөн дээр гэж хитгэн хүн биш бүх олон даяараа тэгш жаргалтай явахын төлөө бүгд босож энэ сайхан цагийг бидэндээ авчирч өглөө. Энэ сайхан хувь заяагаан улам сайхан болгохын төлөө бид бүгдээрээ хүчлэхгүй юм бол хэн хийж өгөх вэ? Зарим хүмүүсийн адил дулаан газар шигдчихэд бүтээлч олныхоо нуруунд дээр хувалт шиг шигдэж хийсэн ямар маруухан цагаан болоод цалингаа авах болохоор сэтгэлээ тарчилгаж нүрээ улайлган байж яаж амьд явах вэ?
Ийм улс ч цөө юм. Энэ бол бат үндэстэй ч биш юм. Залуу хүмүүс бид аль хүнд газар нь очиод л сайн бүхнийг онгилон гаргаж сайхан бүхнийг байгуулах хэрэгтэй. Хөдөө нутагтаа хот шиг болсон цагт нь л очно гэдэг. Тэр бүгдийг чинь одоо хэн бий болгож өгөх вэ? Хэн ч бүтээж өгөхгүй. Бид өөрсдөө л хийн босгоно. Жаргах дуртай бол түүнийгээ бүтээлцэх хэрэгтэй. Явнаа. Гэрлийг дагаж үлдэхгүй. Нөхөд минь надаас зэвсэх болно. Сүүлдээ амьдрал намайг голох болно гэж бодсоор унтчихжээ. Хурууны өндгөн чинээг үзэлцэг нь тал дүүрэн ургуулчихсан. Хүүхэд багшуудаар түүлгэж авдарт хийж хадаж байна гэж зүүдлээд байтал гинт гадаа нэрэн хаалгайг нь цохиж байна. Нацаг босон харайж нийтэл 5-6 найз нь шуугалтан гарч ирлээ. Тэд сайхан үг хэлж бэлгэт өрөөл тавьж нацгийг үдлээ. Цаваа сэргэлэн яриа хөрөөтэй жолооч лэгзэдтэй нацаг дороон найзархаад гэрлийн байшингийн дэргэд очиж уулзахыг оролдсон боловч гэрэл олдсонгүй. Ер нь хүн гэдэг хүн л байх ёстой. Хайртай, сэтгэлтэй гэд дургүй хүнээс зүүгдсэний хэрэггүй. Хүн гэдэг нэрэн хэтэрхий бодохгүй. Боолын шинжээр сараа алдаж байх хэрэг алга. Ухаантай бол өөрийнхөө бурууг мэдээд надтай эргээд ирнэ биз. Үгүй бол яа гэв гэж бодоод санаа алдав. Лэгзэд учрыг ойлгосон бололтой. Ирэх байлгүй дээ, жаахан хүлээ. Та битгий яар гэсэнд нацаг шийдэмгээгээр явъя. Цааш хажил хэцүүднэ гэдэг кабины хаалгыг тас хийтэл хаасна өөрийн зориггүйд ууралсан байлаа. Лэгзэд хариуд нь юу ч хэлсэнгүй шууд зүүн тийш иргэн яв. Нэг мэдсэн зүүн дэнжийн хэсэг хашааны нэгийн гадаа зогсоод лэгзэд буунгуута эндээс нэг хүн авах юм. Би бушуухан ороод ирье гэлээ. Нацаг зөвхөн толгой дохиод бас буув. Гэрэл нүдэнд нь харагдаж сэтгэлд нь бодогдсоор өглөөний гэлбэн сайхан нар өөдөөсөн тусахад ертөнцийн энэ л нар намайг өрдөөч хаяхгүй юм. Хөдөөгийн минь ажлыг бүтээмжтэй болон шүү гэж инээж надад сайхан бүхнийг өрөөж байх шиг байна гэж бодон сэтгэл нь уужрах мэт. Тэгтэл хашаа дотроос инээж шүүгэн сонсцож лэгзэд нэг хайрцаг өргөөд бөөн баглаа нам барьсан залуухан мөртөө бүдүүтрхэн биетэй улаан торгон дээлтэй хүүхэн хойноос нь гарч ирээд шууд ачаан дээр суух гэлээ. Нацаг ухсхийн дэрэгд нь очиж хойноос нь түшиж та урд суу би дээр суун шүү гэд урд суудлын дээр байсан цув хоолны жижиг сав хоёроо бариад дээш авирлаа. Хүүхэн бас нацгийг урд суулгахсантай үгүй би бензин үнэрчиж шатдаггүй юм гэв. Нацаг тэр хүүхнийг арай хийж урд суулгалаа. Кабины хаалгыг нь хаахтаа юун ч их айхвтар улаан дээлэн өмссөн юм. Юун ч их маягтай юм гэж бодлоо. Улаан дээлтэй хүүхэн бас урд суухгүй гэхдээ энэ боловсон сайхан хувцас өмссөн залуу ард сууж байдаг. Хувцаа муухай болгондоо бид ажилчин хүмүүс хинч ялгаа юу байх вэ гэж үнэхээр боджээ. Тэгээд янз янзаар маргалцсаар хүүхэн аргагүй урд суухаар болоод хөдөллөө. Хотын гол гудамжаар баруун тэш явсаар театрын харалтаа ирэхэд гэрлийг үргэлж харж явсан нацаг найдвар тасарч байшингийнхэн зүг хараад за гэрэл минь баяртай амьдралынхаа замд зөвл яваарай. Чи буруутай шүү. Намайгаан зөв хэрэг хийлээ гэж бодвол над дээр очиорой. Би 3-4 жил чамайг хүлээнэ. Чи минь тун ариун сэтгэлтэй бүсгүй юмсан да. Чухам юунаас болж хэр суусныг би ойлгохгүй явлаа. Зөв бурууг маань цааших зам ялгаж өгнө гэж дотроо хилээд нүднийхээ хар шилийг түргэн авч зов. Үүнээс хооших замд очиод хийх ажил нь бодогдсоор амьдралын түмэн зүйл сайн муу юм шүүсээр арвин сайхан нутгийн анхлуун сайхан агаар сэтгэл нь нилээд тэнүүн болж явтал тэрэг гэнт зогсов. Жолооч нилээд халууцж ядарсан бололтой гарч ирж гүн амьсгалаад за би гарч жаахан хэвтий. Нацаг та урд суу гихтэн. Үгүй би урд суугаад явах. Зүлгэн дээр жаахан сууя. Гээд бууж замын хажууд төрүүлгэн харж хөвтөв. Энэ зуур өнөө улаан дээлт хүүхэн халуун савтай цайнаас аягалж лэгздэд өгч байгаа харагдлаа. Нацаг дотроо энэ улаан дээлт чинь лэгздийн ихнэр болох нэ. Юун ч залуугаараа бүдүүрчихсэн юм. Яасан ч Жонис нүдтэй юм. Бараг харж байгаа анж байгаа ч мэдэгдэхгүй юм. Жолоочийн зарим хүүхнүүд нөхрөө дагаад л дэмий явж байдаг юм гинлээ. Тэ энэ хүүхэн ч лав хийх ажилгүй явж суусаар байгаад харгалчихсан юм байх та. За энэ хоёр ч мөд явдаггүй. Ойрхон зургийн энэ аж ахуйд 3-4 хоног хүрэх байх та. Яадаг блэ дээ. Гэсэн шиг бодоод за би ч гэлээ сүүдэрт жаахан дуг хийбайз гэж муу савхин дээлээ машины сүүдэрт дэвсэж хэвтэв. Гэтэл улаан дээлт халуун савтай цайгаан аягтай авчирч та яасан их тухлах юм бэ? Одоо явна шүү дээ. Харин аяг халуун юм ууч.
ухаанстай газар мөт хүрэхгүй гэд хариу хэлхийн завдгүй аяхтай цай өгсөндөө нацаг яаж чадсангүй авч уулаа. Дээр хөвтөж байсан жолооч Легзэд та минь явах юм шүү. Аж ахуйн сууд болж байгаа. Хадуур хутх нь хүлээгдвэл дэмий шүү дээ гэж хэлхийг нацаг сонсоод үгүй өрөө. Өөрөө босоогүй хөвтөж байж юугээд байгаа юм болоо. Намайг хүүхэнтэйгээ хардаж байгаа юм болов гэж бодно. Улаан дээлт хүүхэн нацгийн буцааж өгсөн аяг сэлтийг аваад нээрэн явъя гэж хэлэнгүүт урд орж юугүй машин асаалаа. Нацаг гайхан харж дээшээ чавирсангүй шалуухан хүүхний хажууд амжиж суув. Улаан дээлт бүдүүтэр хүүхнийг тэрэг жолоодож чадах юм гэж огт сансангүй. Түрүүний бодож явсан муухай бүхнээсээ өөрөө ичиж хүн ер нь хүний тухай муухай юм сандаг нь яасан тусгүй вэ? Та ийм жаахан юмнаас үцхэд манай хүмүүс 4-5 жилийн өмнөхөөс шал өөр болсон юм шүү. Гэгс зэргээр сэтгэн хуйуулаа нэг хэсэг дуугүй яв. Улаан дээлт замын бартаг тун сурмаг зайлж байна. Нацаг цонхоор толгоогоо цухуулган дээш өнгөснөө болгоомжилж хэлсэн үү? Яриа үүсгэхийн тулд хэлсэн үү бүү мэд. Легзэд маань очих вэ дээ гэв хүүхэн гайгүй. Легзэд уржигдэр орж ирж бараа баазаас ачаагаан аваад өчигдөр туршдаа суботникт явж шороо зууж жаахан ядарсан бололтой. Шөнө нэг найзынхаа хурам дуулж хуалж наригцгаасан юм байх. Тогооч ч хийсэн юм байлгүй те. Хоол хийхдээ сүрхэн юм байна лээ. Нүднийхээ хорыг жаахан гаргаг гэж хэлэхэд нь за тэр эхнэр нь ч биш юм. Ажилгүй ч хүн биш юм. Би ингэж балайтах гэж. Хэмээн өөрийгөө зэмлээд бас л эцэндээ тамхи гаргаж тамхи тат гэлээ. Хүүхэн инээмсэглэн хараад үгүй би тамхи татдаггүй гэж хэлээд дуайлав. Айсын салхи замын хажуугийн халиурсан өтгөн ногоог найгуулан ганхуулж нацгийн нүрийг илэн таалах мэт байгаа нь хөдөө ажиллах гэж яваа залууг сайшаан байгаа адилжээ. Нэг мэдсэн бас л гэрэл нацгийн нүдэнд харагцаар сэтгэлийг нь шаналгасан энэ бодлоос хагацхын тулд нацаг хүүхэнд хандаж та аж ахуйд ажил хийдгүү гэлээ. Үүнээс гадна бас хэд хэдэн асуулт асуусан боловч улаан дээлт хүүхэн тийм ээ үгүй гэхээс өөр юм огт хэлсэнгүй да нацаг баахан гоморхож үгүй амнаас нь алтаа очих гэж байгаа биш. Юу их үнтэй тунтай ярьдаг хүүхэн бэ? Хүүхлийж томцсон улаан дээл өмсчхөөд царайн дээлтэйгээ адилхан улаач хаадал. Тэрэг чолоодож чаддаг гэж их зан гаргаж байгаа юм байх та гэж бодоод явж байсан чинь баг зэрэг зөөргмөлжээ. Тэрэг зогсоход сэртэл наруулын цагуур тонгойж сүүдэр тусчихсан сэрвтэр болсон байлаа. Гэтэл легзэд дээрээс бууж иш бумаа минь би чамайг ганцхан айхтар ядраалаа да. Сайхан унтажээ. Хөх хөтөлтөрч гэж одоо юмгүй гэхэд бумаа гэгдэгч улаан дээлтийн нэмсэглэж амарсал бол яамэ? Одоо очиод чи хадлангийн бригад руу явна шүү гэж ярьж байгаа нацагт гэрэлтэй тун адилхан шүдтэй юм шиг санагдав. Цаашлий би салхин дээр сууя гэд улаан дээлтэ өөдөө гарахад нацаг бас юугаач мэдсэнгүй дээр гараад суучихсан. Машин хөхрөн цэнхэрсэн хөтлөрөө салхи цусан шунган явлаа. Хүүхэн кабин түшиж салхисрын урагшаа харж суугаад дуу аялан орчлонгийн төмөн зөөл мянган хувирлтыг бодож л явсан биз. Нацаг чи яах вэ? Ажил амьдрал аль нэгэ бодож гэрэл буруугаан ойлгож байгаа болов? Ойлговол хэдийд ойлгох бол. Энэ улаан дээлт бүдүүгтэрхэн хүүхэн ч чухам сэтгэл зовж үзээчгүй биз дээ. За ямар ч гэсэн ажиллаа л хийж чаддаг. Ажил маань над хоол шиг шаарддаг. Өгүүлэгддэг болсон цагт л бусад юм дагалдан учир нь олдох биз гэх зэрэг бодсоор. Сайхныг сэтгсээр нэггүйгээ давтал хэсэгхэн гэрэл аниулзлаа. Улаан дээлт хөөрөн босож манай аж ахуй тэр дээ. Энд дээр ирэхлээр л дотор уужирч нүд хужирлах шиг болдог юм гэлээ. Маргааш эртлэн босож аж ахуйн бүх байр байдлыг үзчихэндээ гэсэн нацаг харин гэрийн эзэн лэгздээс оройтож сэрлээ. Гар нүрэн угааж нөгөө өрөөнд ортол мөн л цэмцээсэн цэвэрхэн тоглогч гэдэг нь аргагүй. Лэгзэд сахлаан хусаж дүүхүү чимдэн аяг тавгаан угааж байснаа нацгийг хүндэтгэн суулгаж цай хоологч гуруулаан энэ тэрийг ярьсаар нацаг захиргаан дээр очих. Нөгөө хоёр ажилдаа явхаар болоод гарцгаалаа. Нацаг нөгөө хоёроо эргэн харж ах нь 24-тэй жолооч, дүү нь 20-той слесэр, хуйлаа 10 дугаар ангийн боловсралтай.
Эцэгхэн дээр хүүлж 2 бяцхан хүүхэд үлдсэн боловч худалч хулгайчийн замаас зайлан сургуулаар явж сургуулаа хайжмаар хичнээн хүнд цаг тохиолдовч улаан дээлт бүдүүвтэрхэн хүүхэн зэргийн бор боргил юм шиг мөртөө сэтгэлээр тусч жирийн олон залуус бие биедээ тусалж дэмжснээр энэ хоёрыг сургууль төгсүүлээд сургуулийн найз 10 хүүхэд амьдрал гэдгийг ойлгоно. Хэцүүхэнд ажлыг хэдэн жил хийж байж дээд сургуульд явна гэж инээж хуйд эрсгэжээ. Гэрлээс шал өөр яриатай. Сайхныг хүсэж хүсээд зогсохгүй түүнийхээ төлөө баярлан хөдөлмөрлөж байгаа ийм дог залуучууд олон байна гэж бахтан бодож эргэн тойрныг ажиглан явсаар аж ахуйн захиргаанд иржээ. Аж ахуйн дарга гэсэн хаягтай хаалган дээр Хадлангийн бригад ирэхээр явсан 9 цагт ирнэ гэж бичсэн байв. Цагаа хартал 8 цаг 30 минут болжээ. Захиргааны байр тов хийсэн цэвэрхэн. Ер нь ажилч сэтгэлтэй гар нийлсэн хүмүүс байдаг мэт харагдлаа. Даргыг хүлээхээр гартал эрэхтэй эмэгтэй хэсэг хүн зогсцоож байна. Дунд нь нөгөө улаан дээлтэй бумаа ташаагаан тулчихсан хэртэй цагаан цамцтай нүдний хар шил зүүчгсэн олон түлхүүр барьсан нэг хүнийг өчргөө зангаж та нарын хүнд суртал ажилд хойргоос ч болж нэг трактор 3 цаг дэмий зогсож байна. Энэ 3 цагт хичнээн юу эсийг амжуулах вэ? Одоо хураах тариа гэж өдий төдий дандаа бороо орсоор байгаад цаг ороотж байна. Тэнгэрийн хурыг арай захирч болохгүй байна. Удахгүй захирна. Таныг даанч дийлэхгүй гэж үү? Явъя агуулгыг чинь уудлна. Нэг газар дарагдчихсан байгаа биз? Гээд чи ч бас чи. Тракторын жолоочтой хандж олигтой хөөцөлтгүй урваагаад л явж байдаг гэв. Тэгээд бас зогссонгүй. Агуулгын нэрвийг цамцыг зааж өмсчихсэн цамцыг нь хараарай. Дагдаар болчихсон. Ажилдаа хүнд суртал гаргаад зогсохгүй. Бас амьдрахтаа хүнд сурталтай байдаг байна шүү. Ичгүй юу? Хүнд ажлын хүн гэвэл таал их хөнгөн ажилтай хүн. Тос бензинтэй хутгалдаг манай тракторчтаас дор гэж цав цагаан цамцыг тос болсон комбинзаны цахаар цухуйлгсан залууг зааж хангансаар байв. Нацаг тун эвгүрхэж энэ улаан дээлт ямар тусгүй хүүхэн бэ? Эмэгтэй хүний намбгүй хашгирч гуайгалсан. Ямар муухай зантай юм бэ гэж бодоод та нараа эвээрээ ярилцах юм шүү. Мал хөлөөрөө хүн хэлээрэ гисэн юм байхад улаан дээлт нацаг руу нэг харснаа агуулгын нэрвт хандаж чамаас заавал авна гэлээ. Нацаг авахтаа уучраа ярьж авал да та. Яасын хашгирдаг юм бэ? Эвгүй шүү дээ. Бүсгүй хүн гих гуайглаад л гэхэд улаан дээлт нацгийг нэг муухай хараад юу ч хэлэлгүй нервийг шууд хөтлөв. Түлхүүр барьсан хүн даргаар цохуулаа гэхэд нь улаан дээлт юуны чинь цохуулах хэрэгтэй сэлбгээ бид аваад манай бригадын дансанд биччихдэг шүү дээ. Гэт бараг л хөтлөн алдаад цааш явцгаалаа. Үлдсэн хүмүүсийн нэг нь яасан их аагтай. Ааг нь багтаж ядсан хүүхэн бэ гэхэд цэвэрлэгч авгаа шатны хогийг хуу хамж авангуудаа. Аагтайч хүүхэн ажилтайч хүүхэндээ гэд явчихав. Нацаг улаан дээлтийн хойноос харсаар ер нь эмэгтэй хүний намбгүй ташаагаан тулчхаад л байж байсныг нэ. Явж байгааг нь бас харчих. Баарга гэдэл гэж бодов. Нацагтай мэдлээчгүй учир түүний их цантайг бас гайхна. Гэтэл шороонд дарагдсан хар моцог хэлтэй өөрөө ч цул шороо болчихсон эдэрхэн залуу ирж захиргааны гадаа буутал олон хүн түүнийг тойрон шавж гомбож аваа үүнийг яах вэ? Түүнийг яах вэ гэлцэх нь дарга бололтой. Гомбож ав шороогоон гүвэнгүүт заримд нь хариу өгч байна. Танихгүй нэг хүн зогсож байхад нацаг тийш хандаж та төвөөс ирээ юу? Малын эмч нацаг биш үз? Гэхдээ нацаг мөн та яаж мэдэв гэлээ. Гомбчов ажилд тус болох хүний сэтгэлийг нь аяндаа таних байна гэж хошигнон инээлдэж аж ахуйн малын хэмч дарга хоёр ингэж танилцсан юм. Тэр дарга Гомбчов сургууль төгссөн зоотехникч юм. Эцэж цуцхыг мэдэхгүй ажилсаг алиа юм мэддэг даруй зантай. Тэгэхдээ дуулж чаддаг, хуалж чаддаг, наригч чаддаг. Өөрийн ажилсаг авхаалт чанарыг нь тойрны хүмүүс нь дуурайсан юм уу гэмээр. Бүгд залуучууд учраас ийм юм уу гэтэл аж ахуйн гуанзны эрхлэгч дамби өвгөнч гэсэн хөнгөн шингэн үргэлж ариун цэвэр хоолны чанар гавшгай үйлчлэгээний төлөө өөрөө ч гүйсэн ногоо жимс идэж уушны сайн бүхнийг хамгийн түрүүнд гуанзандаа авчирсан байх юм. Нацагт энэ аж ахуй эндхийн хүмүүс цөм таатай санагдаад ирсэн өдрөө л мотоциклэн унаад малын суураар явж ажилдаа орсон юм. Байн байсаар муу хүмүүс муу юм чи энэ аж ахуйд байлаа. Бэрхшээлч их байлаа. Тэгэхдээ санаа зориг нэгдсэн ажлын гар нийлсэн хэсэг байхад тэр бэрхшээлд саад муу хүн муу юмс баг багаар арилжил байлаа.
өөр хэцүү юмч тулгарч л байлаа. Нацаг эндхийн хүмүүс мал юмс ажил төрөлтэй намархан ижил дасал болж энэ ажлын төлөө, энэ аж ахуйн төлөө хүн болж төрсөн юм шиг л байжээ. Хоёр өөрөө жижиг цэвэрхэн байшиндаа ороод ирэхээр нь дунд сургуулийн хүүхдүүд шавж өнөө орой бас л юм яриуландаа гэцгээдэг. Нацаг балын эмчээсээ гадна өөрөө зохиолч болох хүсэлтэй. Утга зохиолын ном унших гэж уучдаг хүн. Бас ярихдаа жүжигчний авьяастай юм шиг хүн юм. Энэ ярианд тракторын бригадын нэгний дарга их цантай шиг байдаг улаан дээлт бурмаа заавал ирдэг. Нацаг энд ирж иймэрхүү амьдарсаар байхдаа мөн л гэрлийг бодсоор төвөөс машин ирвэл хэн ирэв гэж заавал сонирхдаг байлаа. Тэгэхдээ үг цөөтэй их цантай улаан дээлт хүүхэн нацгийн анхаарлыг их татдаг. Ажил төрлийн хувьд ойр биш учраас дандаа уулзахгүй юм. Ойр доон тракторын бригад бүгд тариа хураалтад явчихсан учраас улаан дээлт бүрч үзэгдэхээ байжээ. Ирснийхээ 10 дахь өдөр нацаг өглөө нарнаар аж ахуйд хамгийн ойр байгаа хончин надимдын суур дээр ирж баг эмч жамбалтай ажилласаар байгаад эм дуусгах гэж байсан тул жамбалыгаан орхиод өөрөн эмээ найруулж авчирхаар өчийн бүрийгээр аж ахуй тийш явлаа. Өнөө ийм орой болсон хойно яваад яах юм бэ? 50 км газар бартаа ихтэй шавартай байна шүү дээ гэж жамбалыг хэлэхэд нацаг маргааш тун олон хизээч барагдахгүй. Тэгэхдээ өнөө хийж болох юмыг маргааш гэж хизээч битгий орхиж вэ гэж Николай Андреевич багш хэлдэг байсан юм. Бид тэгж сурчсан юм. Цаанаас 4-5 суур байна. Хизээ барна гэд яваад өглөө. Жамбал үнэндээ залхуурч нэг өдөр чиглээ зүгээр суй гэсэндээ биш. Шүн нацгаар сонин юм яриулах гэж тэгсэн учраас юу ч хэлж чадсангүй. Шилээ маажаад хоцорсон билээ. Замын улаан тос татуулан хурдалсаар нацаг явж байна. Эм найруулагч удвал эм авчирхаар хот орсон. Түлхөөрэн орхио болов уу, үгүй болов уу? Орхисон бол ч өнөө шөнө найруулж, савлаж аваад үүрээр эргээд дарчихна. Үлдсэн 200-аад хонион төдхөн эмчгээд цаашландаа гэж бодож яв. Тэнгэрт саргүй учир нэлээд харанхуй. Явсаар намуухан салхинд далайн шар давлгаа шиг харагдах тариалангийн талбайн захад ирж талбай гимтсэн бургасны дагуу мөн л хар ирчээрээ явсаар нэг харуул өмнө нь усан мэлтэгнэн байжээ. Хурдлан явж байснаа гинт тоормос дарахад мотоцикл нь годройтон онхолдож нацгийн зүүн хөл нэг хожуул оцсон мотоцикл хоёрын хооронд хавчуулж өчрүүгөө их өвдсөн тул нацаг ухаан алджээ. Мотоцикл нь пажигнан дуугарсаар нацаг ухаангүй хэвцээр. Гэтэл энэ газраас 5 км-ийн цаана тракторын бригадынхан байрлаж цөм майхан дундсан байхад гадаа нойрон хөрөхгүй байсан бумаа мотоциклийн дуу гэрлийг сонсож харж байсан учраас гинт таг болоход юу болов? Энэ хүн лав ойцсон шүү. Хэн нь хамаа байна уу? Энэ хүн оочлоо шүү гэд босон харааж мотоциклон асаахт нь унтаж байсан хүмүүсийн зарим нь цочихдоо туу гэж хашгирав. Зарим нь хаачих нь вэ гэлцв. Зарим нь бумаал явлаадаг гэж буцаж хэвтэв. Бумаа замын бартаан дундуур арай ядан явсараа талбайн захад гарч цааш яв. Гэтэл гэрэлд нь шалбаагт ойцсон мотоцикл хөх хувцастай хүн мотоциклдээ хөлөө даруулчихсан хөдөлгөхгүй хэвтэж харагдлаа. Бумаа хурдлан бууж дэрэгдэн очиход өнөө эмч нацаг байна гэж танаад мотоциклыг нь зайлуулан нацгийг өргөх гэхэд нацаг муухан яолов. Бумаа яолохт нь энэ чин сэргэх юм байна. Өөрөө босоод л явна биз. Давлуун зантай ир шүү дээ гэж бодоод явах гэснээр энэ мэлисэн харанхуй эзэнгүү талд хүнийг ухаангүй байхад нь орхишход явж болох уу? Хэрв ингэвэл би хэн болох вэ? Миний сайн нөхөр биш байтугай намайг тайрч доромжилсан баг үзэн яддаг. Миний бодлоор бол мууч гэсэн эн чинь хүн шүү дээ. Бидэнтэй л адил ажил хийж яваа хүн. Би ер нь хүнч сэтгэл амьтныг инэрэн хайрлах сэтгэлийн алдаж яваа юм уу та? Хэрв фронтод бол би ерөөсөө дайны талбайд гимшиж яваршгүй хүн байх нь. Ховын өш хонзонгоор шаргацсан хүнээ хаяаж явах нь бүүцэгт. Миний сэтгэл эгээ ингэж харлах болоогүй. Нөхөд минь, сургууль минь, эвлэл минь намайг ингэж хүмүүжүүлээгүй. Хүн бүрийн сэтгэлд сайн муу санаа зэрэгцэн оршдог. Муу бүхнээ дарж сурах хэрэгтэй гэдэг чинь үнэн юм байна шүү гэж агшин зур бодоод нацгийн дэргэд дахин тулж очлоо. Цавцгаан цамсныхаа ханцуг тастан авч шагаагаараа мултарсан хөлийг нь янзалж боогоод нацгийг өргөж үзэхэд даах бололтой. Тариан дотор оруулж хэвтүүлээд өөрөө 2 дахь мотоциклын замаас зайлуулж тавиад нацгийг өргөөд майхан тийш зөвлөв. Тэнгэрт одод анивлзавч тариалангийн талбай бат харанхуй нүдэн анчсан яваа юм шиг бумаад санагдаад хөлөөрөө нүд хийж гიშгэх газраа тэмтэрч арай хэдэн явна. Сүүлдээ хөлсөн нүүр дагуу урсаж захтнуулах боловч тэсэж тэвчин явлаа.
Шөнийн харанхууд нэг ч анир чимээгүй. Зөвхөн бумаагийн ядарсан зүрхэл түг цоглоно. Энэ эмэгтэйд энэ эрэгтэйг өдий хол газар өргөөд явах хүч тэнхээ хаанаас гарна вэ? Яасан их бэртай юм бэ? Хүнийг хүн ёсоор инхрээлэн хайрлах сэтгэл юу ч ялж чаддаг юм да гэж шөнийн харанхуй хүртэл гайхаж нүд болсон одоо анимлзуулан чив чимээгүй харах мэт. Шүд зууж хөсөө суруулсаар майхан бараг харагдахад бумаагийн тэнхээ бүр алдарч хүн дуудаж хашгираа гэснээр ямар айхтар сүрхэн юм хийчихлээ гэж нөхдөө сэрэхүү болий гэж бодоод эцсийнхээ хүчийг шавхан майхны дэргэд ирж гадаа байсан өөрийнхөө их мөл орон дээр хэвтүүлв. Хуучин цагт 100 жингийн гинж дөнгө зүүсэн хүн яаж явдаг байсан юм болоо гэж бодонгууд хойд майхан тийш арай эдэн алхалж жамб гихч бас нэг тракторчийг сэрэж бүх хүчрээ хилээд үнэртүүлэх юм гаргаж өгөөд өөрөн дамбыг сэрэж аваад мотоцикл тийшээ явах зураан тэнхээ нь алдарч очлоо. Дамбо бумааг зэмлэн чи биднийг дуудахгүй яасан бэ? Эмэгтэй хүн өдий хол газар хүн үргэж ирнэ гэдэг чи юу гэсэн үг вэ? Өвчин эмгэг суувал яана? Баатар чадлаа гайхуулж байгаа юм уу? Ийм цагт ийм юмд чамайг гавья байгууллаа гэж хэн ч хэлэхгүй. Гэхэд бумаа үнэхээр зовсон учраас за тийм ээ уучлаач дээ, болооч дээ гэж гуйна. Дахин босоод явхад дам басал өглөж чи ерөөсөө тийм хүн шүү дээ. Өнгөрсөн жилийн тэр уснаас тариа авахад болооч ээ гэд багт хэн ч хэлэлгүй бас шөнийн харанхуйг далимдуулж өчнөө шуудаа тариа зөөгөөд маргааш нь 10 гаруй хоног эмнэлэг твцнээ мартаагүй үстэй. Өнгөрсөн өвөл бас тэр шуурганаар адуу уруудахад хэнд ч хэлэлгүй давхиж алга болоод л. Тэгээд шивэртийн хясаанд тогтоогоод л гэж бумааг хэлэхэд дамба тастан авч тогтоосон л доо. Тэгэхдээ хоёр хөлөө хөлдөөгөөд биднийг очоогүй бол чич хөлдөж өгөх байсан шүү дээ. Дандаа л ганцаараа баатарлах гин. Ямар хэрэг байна? Гэхэд бумаа баатарлах гэдэг юм бишээ. Сэтгэл хөөрөөд юугаач мэдлгүй л тэгж орхих юм гэлээ. Сэтгэлийнхаа хөөрөлтийг барьж сурах хэрэгтэй. Тэрч тийм. Тэгтээ та минь авьяа, аварьяа, ингээ, тэгээ гэдэл дандаа хашгираад байхад онгороо юм гин. Дуугүй байхад донгоо гин. Дуурайд байхад онгороо гэдэг. Үнэн шүү дээ. Үнэ. Тэгтээ чиний үнийг л онгороо гиндэ. Чи даанч би тэгсэн, би ингэсэн гэхгүй юм. Гэж дамб зэмлэж байгаа боловч үнэндээ ажил гэхэд хойш сууж үзээгүй, юмны түрүүнд явдаг. Түүнийг их юм хийлээ гэж хизээч боддоггүй. Гойхороо л улаан дэлэн өмсдөг энэвсвгийг дотроо бахархан хайрлаж явна. Ингэж дамбад зэмлүүлсээр бумаа мотоциклоо орхисон газраа олоод иржээ. Яах цаа чи минийхийг уун. Энэ эмчи хэвдэрсэн юм уу, үгүй юм уу, зээгүй шүү гэж босгоод асаахад огт зүгээр аж. За явъя. Нөгөө эмч маань гайгүй байгаа да. Шагаан мултарсан байна үлээ. Инкри эмзэг муу өрөө. Өөр газраа гимтсэн биш байгаа да. Даач удаан ухаангүй байсан шүү. Шалуулъя. Гэд мотоциклын асааж түрүүлэн явлаа. Тэр хоёрыг ирэхэд бүгд босож цайгаа чанаж нацгийг эмнэхэн нэмнэж трактор машинаа бэлдэх нь бэлдэж тариа хураалтын бас нэг ажлын өдөр эхэлсэн байлаа. Бумааг нацгийн дэргэд очиход нацаг овоос ирчихсэн байлаа. Бумаа эмч ашгүй гайгүй юу? Хөлийг нь боож цайгаар шавшгүй гэхэд нэг залуу нөгөө нэг хижээлдүү механикийг зааж мань бариач байна газар болсон шүү. Тарваагаа байхад трактор эвдэрсэн ч айхгүй хүн бэртсэн ч зовхгүй гэж байгаа. Гэхэд бүгд инээлтэн өвчтөй нацаг руугаа харна. Бумаа за болж дээ гээд цааш явах гэтэл нөгөө залуу үргэлжлүүлж чи мөн бэртай хүүхэн юм а. Трактораач өргөөж явчихмаар бэртай юм. Энэ хол газраас гэтэл бумаа за нүүр гараа угаая гээд цааш явчихав. Нацаг улаан дээлтийг мотоциклийг нь авчирсныг хараад гайхаж байтал саяын үгийг дуулаад энэ хүүхэн намайг өргөж авчирсан хэргүү. Бас тэгээд тракторын жолооч байх нь гэж бодонгууд улаан дээлтийг дуудах гэсэн юм уу, авчирсан үгүүг нь лавлах гэсэн ч юм уу бүү мэд. Ямар ч гэсэн өндийг гэснээ хөлөөн хөндөж ярвайн ойчлоо. Хэсэг зуур шүдэ зууж байснаа гайгүй боломгц нөгөө алиа зантай залуугаас учрыг асуухад тэр цөөн үгээр учрыг нь ярьж өглөө. Нацаг бүр бэртэж өвдснөөсөө дор юм болж ичих гайх зэрэгцв. Улаан дээлтэй Жонис нүдтэй энэ хүүхнийг басамжлан шоолон бодож юун ч муухай улаан дээлтэй юм, юун ч илбэг юм, хэний ихнэр юм бол нөхөр нь ийм хүүхэн дагуулад явхаасаа ичдэггүй юм байх та. Ээж хаа бас манайхны хүүхнүүд боловсрох мөн өдий байна гэж гаднах өнгнөөс нь зэрвс харж үнэлээд дайх дормор дээлийн цаана эр гэдэг үгийг сансангүй. Энэ хүүхэн тракторч юм, бас тусч сайхан сэтгэлтэй юм. Тэгэхдээ тэр бүгдээ гайхуулж ярьдаг хүн биш юм. Хотоос ирэх замдаа нацаг нэлээд юм асуусан. Юу хийдгээ энэ хүүхэн ярил ярахал байсан да.
Тэгэхэд юу ч хэлээгүй. Дарамт зан гэж энэ байдаг байна гэж бодтол нөгөө залуу үргэлжлүүлэх нь эцэг их нь эрт өнгөрсөн юм гэнэлээ. Энэ нутгийн хим. Ноднон үерхтэгч гэх юм уу, хайртай хүн гэх юм уу, нэг сайхан залуу бас нас барсан. Цахилгааны дээд сургууль төгссөн юм гинлээ. Тэгээд би тэр хүний хийн гэж бодож байсан бүхнийг хийх юмсан. Өргөн тал нутгаар минь нэгдлийн суурангууд яриаж, хаал бол цахилгаан гэрэл гэлэлзуулж бүх юмыг цахилгаанаар хийдэг болох тийм сайхан цагийг бид ойртуулах юмсан ч гэх шиг юу гинвэ. Жигтэйхэн сайхан юм ярьдаг байсныг нь над нэг хүн хэлсэн юм. Тэгээд өнгөрсөн өвөл энтхийн 10 дугаар ангийг төгссөн. Одоо энэ өвөл ажил хийж олсон мөнгөө хоримтлуулж хувцсантай болж хойдон жил цахилгааны сургуульд явж цахилгааны инженер болоод хөдөөгд цахилгаанжуулах хийх ажил эхэлнэ. Түүнд нь гар бие оролцвол бүх хэрэг нь гүйцэнэ гэж ярьдаг юм. Энэ чинь манай тракторын бригадын дарга. Төлөвлөгөө гэдгийг чинь дандаа дагуулна. Одоо тариа хураалтаар комбайн бариад л эдний бригад бас л дандаа төрүүлнэ. Зүгээр суух гэж байхгүй шүү дээ. Өвөлчин трактор машина хамгийн түрүүнд засчихна. Мань хүн сурнч хийнч бүсгүй болоод ч тэр юм уу биднийг л чадаад байгаа хүн дээ. Би мөн арчаагүй залах хүн байсан хүн. Хин ч намайг авах дургүй. Би бүр гонсоогоод би ч засархаасаа өнгөрсөн хүн юм баха гэд явж байтал бумаа намайг заавал бригадаа авна гэж байж аваад зовж байж хүн болгож байгаа юм да гэж гинхэн цайлхан сэтгэлд энхүү бумаагийн амьдралыг нацгийг гайхан мэлмэртэл ярьж өгөв. Нэг мэтгэд нар дээр гарчихсан. Цаг харсан чин өглөөний 10 цаг болчихсон. Өндийж ийш тийш харвал тэртээ баруун зүгээс улаан дээлтэрж хэрөө шүүдэр хатжээ. Явнаа гэхэд өнөө залуу. За тэр ийм л хүн байгаа юм. Цаг зүгээр өнгөрөөх гэж байхгүй гэд огл харайж галтогооны дэргэд очиж нэг аяг цай угаад нацаг руу харж нэмсэглээд трактор руугаа явлаа. Бригадын арваад трактор хөнгөн нэжигнэх нь газар донслох шиг болж энэ хүмүүсийн бас нэг хөлмрийн өдөр эхлэн байгаа нь нацгийн сэтгэлд багтлыг төрүүлж нүдний нулимс бараг гарав. Гэтэл тоогоочтой юм уржсэн бумаа нацгийн дэргэдрээд түрүүнд манай нэг хүн төв рүү явсан. Мөд машин авчирч таныг аваачна. Та зовх хэрэггүй гэд явахт нь нацаг юу ч хэлж чадсангүй. Хүн ингэж ажил амьдралд самбаачлан байхад би өөрийн болгоомжгүйгээс ингэж хэвтэж яарч байгаа хүмүүст дараа тэр болж байх ч гэж тий. Энэ хүүхнийг голоод л шоолоод л байсан. Өөр айлв тий. Хоньны сүр дээр намайг хүлээж гайхшин тасарч байгаа да. Ингээд бодоход энэ өглөө эх хорон даяар минь улаан дээлт бүдүүн хүүхэн шиг хичнээн олон жирээн бүсгүйчүүд хөдөө талд трактор хөнгөнүүлж үйлдвэрийн тасагт машин хөдөлгөж мал хүнээ эмчлэн суйлж байшин барилга барьж юм бүхэнд гар бие оролцож цогтойж явхаатай яваа болоо. Энэ хүүхэн энгийн байхдаа эв хавгүй болох бойдоо юм шиг байсан. Эндээ бол чухам хүний нүд сэтгэлийг булаах ган улаан саргаа цэцгшгэл байна гэж явсан хүмүүсийн хойноос харж ийм жирийн мөртөө ариун сэтгэлтэй ажиллаж бүтээлч хүүхнүүд манайд тун олон бий. Эд ихийг бүтээж байгаагаан өөрсдөө мэдчихгүй байна. Мэдээч гэж бодохчгүй зүү ёсны хэрэг гэж санаж байна. Энэ зөв. Гэрэл минь ийм болно. Тэр цагт хичнээн сайхан байх вэ гэж нацаг бодлоо.